Hi YouTube. Hi YouTube. Шинэ бичлэгтэй давтай морил энэ удаагийн бичлэг бол 도상군 이용이에요. 얼마 전까지 이 나라의 왕이었던 사람이요. K шар мэдээ шүү дээ. K шар мэдээ учраас яг одоо Солонгост юу дуйлан шуугаан дэгдээгээд байна. Солонгосчууд юунд ингэж хошуураад байна гэдэг талаар бөөнөрөө ярилцсанаа. Энэ удаа би ямар сэдв авчирсан бэ гэхлээрээ Ванга санан намжаа гэдэг кино байгаа заяа. Нэр нь юу гэж байгаа юм бэ гэхээр хаантантай амьдардаг эрэгтэй гэж орчуулж байгаа юм. Ван гэхээр хаан, санан гэхээр амьдардаг намжаа буюу эрэгтэй. Хаантантай амьдардаг эрэгтэйгийн талаар. Солонгос улсын хүн амны хідүүлээ нар мэдж байгаа ч тийм. Гэтэл энэ киног 14,757,122 хүн үзсэн байна. Энэ кино 2026 оны 2 сарын 4-нд нээлттэй хийсэн 23 өдрийн дотор 14,757,122 хүн үзсэн байгаа байхгүй юу? 142 тэрбум 523 сая 219,610 воны орлоготой. Ийм кино болж. Тэгэхээр судалгаагаар 3 солонгос хүн нутмын нэг нь энэ киног үзсэн байгаа байхгүй юу? Тэгэд хамгийн гол нь энэ киног үзээд хүмүүс уйлж гарч ирээд байгаа байхгүй юу? Бүр ингэж асгарчлаа уйлаад. За тэгээд яадаг кино болоод уйлаад байдэмдээ юу болчаад уйлаад байдیں ингээл би ч нэг амар кино үзээд реакшн байдаггүй байхгүй юу? Гүр реакшн жижигтэй нэг амар уйлаад байдаггүй заяа. Амар өрөвдөлтөй байсан ч гэсэн хөвлөд байдаггүй. Тэгсэн чинь би өөртөө бүр амар ихтгэлтэй орсон заяа. Бүр айгүй ихтгэлтэй. Би уйлна гэж юу байсан юм бэ гэсэн ингээл ороод үзсэн. Тэгээ баг кино төгсгөөд 80% дээр очиж жахад би уйлаагүй заяа. Тэг би гайхаад энэ юунд нь уйлаад байдаг байна гэл тэгсэн чинь яг төгсгөл рүүгээ бүр амар уйлсан. Нэг юм хаантны талаар гарч байгаа кино байхгүй юу? Тэгэл ингээл юм сүртэй одоо хаантны дээр ингээл өвглийн талаар л одоо яриад байгаа байхгүй юу? Тэр хаан яаж өгсөн бэ гэдэг талаар заяа. Тэг юм сүртэй ингээд гэсэн чинь бүр амар өрөвдөлтэй байсан. Бүр үнэхээр өрөвдөлтэй. Түүх гэдэг ямар хатуу юм бэ? Хаан ширээний төлөө тэмцэжсэн хүмүүс ямар аимшигтай хүүтэн цустай, хүүтэн сэтгэлтэй хүмүүс байсан юм бэ гэж бодсон. Тэгээ түүхэнд ямар ч нэр алдрын түгээгүй байсан байж болно. Одоо бол Солонгост энэ хаан үнэхээр алдартай болсон байна. Сонирн байгааз. За тэгэхээр энэ кино маань энэ хүү 6-ад байгаа 6 дугаар үеийн Танжун буюу Ий Хүн Уй гэдэг хүний талаар ярина. Түүгээс нь харах юм бол Жусаны үеийн вангуудыг харах юм бол Тэжүү, Чонгжун, Тэжун, Сэжун, Мунжун, Танжун гэж явж байгаа. За бид бүгдийн хамгийн сайн мэдэх одоо ван нь бол Сэжун таван байгаа шүү дээ. Одоо яг Солонгосын хэрэгжилж байгаа энэ хүү хүмийн чонгон буюу энэ Солонгос бичиг үсгийг цойсон хүн байгаа даа. За тэгэхээр энэ вангийн дараах ван нь Мунжун буюу Сэжүний хүү. Харин Мунжуны хүү Танжун яг дараа удаах байнд заларсан байгаа юм. Тэгээ яагаад гэсэн чинь Мунжун болохоор ерөөсөө удаан төр барьж чадаагүй, айгүй хурдан нас орсон. Тийм учраас түүний хүү Танжун багада хаан болсон байгаа байхгүй юу? Хаан ширээнд залрах нас нь биш байсан ч гэсэн яалтчгүй аав нас орсон учраас хүү баг залуу насндаа хаан болсон байгаа. Тэжүү буюу өөрийнхөө аав гахтаа байраа булаалгасан байгаа. Танжуныг болохоор 12 настайд нь төлсөн. Танжун 17 наснда бол нас орсон байгаа. Тэгэд энэ кинон дээр бол тухайн хаан маань шууд байраа булаалгаад цөлөгдөж байгаагаар хэлдэг байхгүй юу? Цөлөгдөөд тэгээ цөлөгдөж явах явцдаа тухайн тосгоны иргэдтэй айгуу дотносоод тэгээ яг нас барах үед нь хор уулгуулж хороно гэдэг байхгүй юу? Тэгээд Солонгосын уламжлал ер нь Солонгос гэлтгүй хор ууж үхэн гэдэг бол дээд албан тушаалтан доод албан тушаалтандаа зарлиг булгаж би чамайг алж гинэ чи миний гарт өгч гинэ гэсэн учрыг илэрхийлээд байгаа юм. Танжун болохоор эгчнээ өөрийнхөө судлыг булаалгасан ч гэсэндээ энэ хүний гарт бол өгөхгүй. Тийм учраас та намайг алж өгнө үү гэж гуйсан байгаа. Тэр тосгоныхоо нэг иргэнээс дотн олчихсан тэр хүнээсээ гуйд. Би энэ хүний гарт арт түмнийхээ гарт өгмээр наа гэж хэлээд яг одоо харагдаж байгаачлан энэ сцен дээр гарч байгаачлан ингэж кинон дээр бол Танжун хааныг алдаг байгаа. Тэгээд хамгийн өрөвдөлтэй нь Танжун хааныг алсны дараа ерөөсөө оршуулаагүй, зүй ёсны дагуу оршуулаагүй шууд ингээд гадуур нь ямаар ороогоол хайсан байгаа байхгүй юу. Чиний хаан байсан ч гэсэн хамаагүй зөв шууд нэг юм хоош үзэж байгаа байхгүй юу. Тэгэл хайсан тохиолдолд хий нэгэн авч ингээд оршуулах гэдэг юм уу те им зан үйл үлдэх юм бол 3 үеэр нь цаазлан гэсэн гэж байгаа байхгүй юу. Тухайн үедээ яг түүхэндээ бол гэхдээ кинон дээр бол яантай хамт амьдарсан энэ дотн болсон энэ тосгоны залуу нь хааны цогцыг яг зүй ёсны дагуу нь оршуулдаг. Кинон дээр бол тэгж гардаг. Хүмүүсийн тэгж хайгуу уйлаад байгаа шалтгаан нь айгүй гомдолтойгоор өрөвдөлтэйгээр юу ч мэдэхгүй жоохон хүүхдийг тийм амар хэрцгийгээр алж байгаа нь. Тэгээд тэр жоохон хүүхдэд хичнээн хаанч гэсэндээ тэр жоохон хүүхдэд тийм бодол төрсөн гэхээр айгүй өрөвдөлтэй байдаг байхгүй юу? Кинон дээр гарсан тэр цөлөгдөж байгаа газар нь болохоор энэ газрын зураг дээр харагдаж байгаа яг энэ газарт цөлтгий. Ягаад гэвэл яг юм голоор ингээд хүрээлсэн байгааз. Голоор хүрээлсэн учраас тийшээгээ явхад айгүй хэцүү байх үүднээс тэнд цөлсөн гэж үздэг. Гэхдээ түүхэндээ болвол яг тэр одоо энэ зураг авалт хийсэн газраас ойрхон
тийм газар сүлжсэн юм лээ. Яг тэр газарт нь бол зураг авалт хийх боломжгүй байсан учраас хажуухан талд нь ер нь адилхан тийм байгальд зураг авалт хийсэн юм лээ. Одоо яг энэ зураг авалт хийсэн газар нь маш алдартай болсон. Хүмүүс очиж үзэж байгаа. Тэгээд нэг хаантан яг цөлөгдөөд явж явах үедээ завинд сууж тэр цөлөгдсөн байшин руугаа явах хэрэгтэй байхгүй. Гэтэл завин ингээд эвдэрчдیں۔ Тэгээд завин эвдрээд хаантан доош унаад бүр тийм амар муухай хэрцгээгээр гомдолтойгоор ингэж гутам шиг амсаж цөлөгдөж байгаа байхгүй юу? Тэгээ яг тийм байдлуудыг нь үзүүлээд одоо бол хүмүүс яг тийшээгээ бол яг тэгж завинд сууж явдаг. Зураг авалт хийжсэн газар тэр бүх юм яг тэр чигээр нь үлдээгээд ингээд хүмүүсийг оруулж үзүүлэх боломжтой болгосон юм байна лээ. Тэг хүмүүс мөнгө төлөөд тийшээгээ орж болдог, хүүхдүүдтэй үзүүлж болдог. За тэгээ дээрэс нь айгүй гоё гоё ивентүүдээс тэнд явагдаж байгаа юм байна лээ. Тэгээ хэрхэн яаж явах уу? Хэрэг та машингүй бол метрогоор яаж явах уу гэх мэтчлэн бүх ингээд аргуудыг хүртэл ингээд заагаад бичиж өгчихсөн тиймэрхүү хөрхөн постууд явж илээ. Тэгэхээр солонгосчууд түүхэндээ ямар хайртай байгааг тэр түүхэн киног хийсэн хүмүүсийг яаж урамшуулж, яаж алдаршуулж, яаж үнэлж чаддгийг бол солонгосчууд харуулж байна л да. Гэтэл манай монголчууд түүхэн киног хэрэг тэрийг нь хүмүүс маш их шүүмжилдэг. Тэр чинь болохгүй, энэ чинь болохгүй, тэр чинь тэнэг байсан, энэ чинь ийм байсан гэдэг. Ингэх нь бас өөрөө жоохон буруу юм шиг санагдаад байгаа байхгүй. Солонгосчууд хэрвээ түүхэн ийм сонин кино хийх юм бол тэл үзэхгүй хайчдаг заяа. Наа чинь амар сонин болсон кино илээ гэд ингээ хайчдаг. Бусад кинон дээр биш үү? Юу нь бол түүхэн кинонд яг тэгж ханддаг. Гэтэл манай монголчууд л гэхээр түүхэн кинон дээрээ айгүй сонин нэг юм муухай хатуу хандаад идэм шиг санагддаг. Нэг айгүй олон түүхэн кино байхгүй харин ч түүхэн кино хийж байгаа хүмүүсийг илүү сайн магтаад, илүү сайн сайжраарай, илүү гоё гоё кинонууд хийгээрэй гэж урамшуулж дахиж хийх юм итгэл төрүүлэх хэрэгтэй байтал манайх айгүй сайн доош нь хийгээд идэг. Би тэрэнд айгүй дурггүй. За одоо бүгд нэрэ жүжигчдийн талаар ярьцгаая. Энэхүү киноны маань гол дүр бол бүр постэр зурган дээр харагдаж байгаа хоёр гол дүртэй байгаа. Нэг гол дүр нь бол ялцчихгүй энэ жүжигчин байгаа. За энэ жүжигчин бол Юу Хэ Жин. За энэ жүжигчний ер нь хамгийн алдартай 5 киног жигсаасан байгаа. Хамгийн нэгдүгээрт 14,447,734 хүн үзснээрээ Вангаа санаа намжаа буюу хаантантай амьдардаг залуу гэдэг энэ түүхэн кино нэгт бичигдсэн байна. Дараачих нь Памё буюу Шарил гэдэг кино бичигдсэн байна. Дараачих нь Тэгшийн Унжон цаа. Солонгосын бас яг нэг юм нийгмийн эргэлтийн үед энэ таксины жолооч бүр айгүй мундаг үйл хэрэг хийж исэн тийм кино байгаа. Энд бас энэ жүжигчин тоглолт юм байна. Дараачих нь болохоор Батаран буюу 2015 онд гарч исэн кино юм байна. Би энийг үзэж байгаагүй байна. Ямар ч тач 13 сая хүн үзчихсэн байна. Дараачих нь Вангэ намжаа буюу Хааны залуу гэдэг кино байгаа. Би энийг 2005 оны кино 10 сая хүн үзсэн байна. Яг эхлүүлээд тавьчихсан байгаа. Энэ дэс бас аяг өрөвдөлтэй юм шиг байгаамаа. За энэ жүжигчний ер нь алдартай ийм 5 кино байдгийн байна. Дараачих нь бол мэдээж хэрэг манай хаантан байгаа шүү дээ. Манай хаантан аягүй царилэг. Бүр үнэхээр царилэг. Хааны дүр тоглосон залхахлаарэ idol, K-pop idol. Хүмүүс шүү дээ тий. Анхандаа энэ киноны постэр зураг цацагдж байхад яагаад idol-ыг хааны дүрс тоглуулж байгаа? Өөр илүү гоё нэг юм хааны дүрс тохирох жүжигчин байгаа штэ. Кастинг яаж хийгдсэн болоо гэж хүмүүс амар гайхажсэн. Кинон гарсны дараа энэ кастинг бол үнэхээр зөв болсон байна гэж хүмүүс хүлээн зөвшөөрсөн байгаа. Яагаад гэвэл энэ хүн idol маань айгүй мундаг авьяастай. Дуулдаг, бүжгэлдэг, дээрэс нь маш сайн жүжиглдэг. Тэг бүр жоохон байхдаа Big Bang хамтлагийн G-Dragon байгаа шүү дээ. G-Dragon-тай хамт ингээд нэвтрүүлэгт ороод тэг Big Bang-ийнхантай хамт нэвтрүүлэгт орж ирсэн байхгүй. Тэгээд нэвтрүүлэгт ороод G-Dragon-тай хамт ингээд сууж байгаа тоглоом тоглодог байхгүй. Хин хамгийн хурдан уйлж хамгийн их нулимс цуглуулах вэ гэдэг ийм тэмцээнд ороод энэ хүү жоохон байхдаа G-ийг ялж исэн байгаа. Энэ жүжигчин маань энэ кинонд тоглохын тулд 15 кг хассан гэсэн. 15 кг. Яг энэ хааны зүүдэнд нь орж ирдэг байхгүй юу? Ингээд энэ хаантнаас болоод дүүжлэгдээ цаазаар ахуулсан байгаа хүмүүс ингээд зүүдэнд нь орж ирдэг тийм систем байдаг байхгүй юу? Тэр сценийг CGI-аар хийсэн болов гэсэн чи үгүй юм билээ. Яг л боддоор энэ зураг авалтыг хийсэн. Бүр яаж энэ зураг авалтыг ингэж боддоор хийсэн бол зүгээр яагаад CGI-аар хийж болоогүй болоо яа бас л тэг хөрөнгө мөнгө айгүй их юм зарлагдсан байгаа шүү гэд жижигхэн деталь болохыг солонгосчууд үнэхээр хайрлаж үзэж байгаа. Энэ киног очоод үзсэн хүний хувьд бол ерөөсөө үзэхэд илүүдэхгүй маш гоё уран бүтээл болсон байлээ шүү. Нэмэлт мэдээлэл гэх юм бол солонгост CGV кино театр болохоор 4 сарын 1-ээс ахуулаад 7 3 дахь өдөр болгон кино 7000 вон болсон байлээ. Тэгээ энэ соёлын өдрийг урамшуулал гэж бас орж байгаа юм байлээ. Үзэхэд бол ерөөсөө илүүдэхгүй түүхийн мэдлэг илүү л нэмэгдэнэ гэхээс хасагдана гэсэн зүйл бол байхгүй. Тэгэхээр маш үзүүштэй гоё кино болсон байлээ шүү. Тэгээ дараагийн бичлэг хүртлээ. Түр баяртай. Дараагийн бичлэг бэ штэ. Уйган номчин. Жисүүгийн тоглосон киноны сонирхолтой баримтууд. За мөн киноны баг зэрэг спойлер агуулгадах яриаг хийх болно. Окей. Subscribe болон like мөн заавал комент үлдээгээрэй guys.